Торой андын домог. Шилийн сайн ирсэн анхдагч нь дарь ангийн Манжи эзэн хааны сүрэгч нь Торой банд буюу төрийн бөөс хэмээн алдарсан Нанзад юм. Тэрээр 1834-өөс 1904 оны хооронд амьдарч байжээ. Тэрээр 1860-аад оны үед Цахар 8 хошуунд төдийгүй халахад ихэд нэрд гарсан Шилийн сайн ир байжээ. Нанцдын уг гарал нь Цахар хүн. Тэрээр 1830 онд одоогийн Будрын чулуу хэмээх газар төржээ. Нанцдыг баг байхад эцэг нь насан өвд болж эхийн хамтаар ядуу дарчигхэн амьзууж байв. Эхийн хүсэлтээр багтаа бургасан дуганд шавлан сууж байсан боловч лам багшийн элдв харгислыг үл твчин дугнаасаа оргон гэртээ иржээ. Тэр цагаас эхлэн ядуу ардын зовлон зүдгүүрийг үл хашаагч ноёд баяд харийн худалдаачдын эсрэг эр бяр зориг хүчээрээ тэмцэж эхэлжээ. Түүний энэ тэмцэл нь зөвхөн амин говийн ашиг сонирхлоо бодсонгүй. Хошуу нутгийнхаа ядуудаараа ард олонтой олсон олзоо хуваан тараадаг байсан нь нутгийн олонтой хүндлэл хайрыг олсон. Нанзад бол хурц сэргэлэн эрлэхийг зоригтой хүн байсан төдийгүй маш сайхан дуучин хөгжимчин байсан гэдэг. Нанцдыг цээлхэн сайхан хоолоогоор гайхамшигтай сайхан гуураараа уйруулан дуулж хуурддаг байсан хэмээн нутгийнхан хуучилдаг. Торой банд насан өндөр болоод шартын гад 5 толгой ээлт хошуугаар нутаглаж байгаад 1904 онд насан өд болсон. Торой банд буюу Нанцдын намтрыг судлах ажил судлаачдын сонирхлыг ихэд татж байв. Хэдийгээр түүний намтар түүхийн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдээгүй боловч нутгийн ард олонны дунд аман түүхээр хадгалагдсан үлджээ. Тиймээс ч эрдэмтэн судлаачид Нанцадтай холбоотой домог түүх ардын дууг гол хэрэглэгдэхүүн болгон судалсан байдаг. Нэрт монголч эрдэмтэн Владимир Цов Монгол ардын аман зохиолын жишээнүүд номондоо Торой бандын дуунаас хэдэн бадгийг оруулсан байна. Тэрээр Торойн дууны тухай судалгаа хийсэн төдийгүй Торойн дууг нийтэлж Монгол ардын аман зохиол буюу ардын дууг сонирхох гадаадын монголч эрдэмтдэд анх удаа танилцуулсан байна. Үүний дараа Дамдын сүрэн 1944 онд Торой банд хэмээх өгүүлэл бичиж үнэн сонинд хэвлүүлжээ. 1957 онд Жамбал Жамцсан Торой бандын домог хуучаарайг цуглуулан нэлээд хэдэн жил боловсруулан Торой банд хэмээх жүжиг найруулан Сүхбаатар аймагт тоглуулсан юм. 1958 онд Бавууд орж Торой бандын тухай хэмээх бэсрэг ном хэвлүүлсэн нь Нанцдын намдарт түүхийг тодруулах чухал хэрэглэгдэхүүн болжээ. Дамдын сүрэнгуй Торой банд бол сайн ир, муу хулгайч хэмээх хоёр нэртэй явсан хүн. Ардууд түүнийг сайн ир гэж магтдаг. Ноёд хятадын залхаа худалдаачин түүнийг муу хулгайч гэж зандаг байсан. Торой банд бол тэмцэлт хүн хэмээн нотлон бичсэн байна. Нанцдын олонд алдарсан Торой банд хэмээх нэрийн тухай асуудал нэлээд маргаантай байдаг. Тухайлбал Торой банд гэх зэргээр чухам аль нь зөв байх тухай асуудал юм. Судлаачид эдгүй дээрх хоёр янзаар бичдэг боловч эдгээр хоёр үгний утга санаа нь нэг мэт санагдана. Судлаач Бавууд орж Торой банд гэж бичгэн зүйтэй бөгөөд Торой хэмээх нь гахаан зулцгийн Торой биш, сарлагын Торой биш, харин өөр утгатай. Торой банд хошуу нутгийнхаа ард түмэн өөрийн түүхийг ярих дуртай өвгөн байсан гэж дарганчууд ярьдаг. Торой банд Торой би торойгоод л байлаа залуудаа 15-ны цагтаатай адил мордоод л хулсан шархтайгаа торойгоод л заларчих эр юмсандаа хөө гэж ярьдаг гинэ. Хүрээний шоронгоос оргож гараад 15-ны цагдаа хэмээн алдарсан цэрэгт хөөгдсөн ба хулсан шарга морьтой байсан нь үнэн. Иймээс энэ домог бол үнэн болов гэж санана гэжээ. Владимир Цов Монгол овогтны аман зохиолын жишээ хэмээх номондоо Торойн дууг галиглан тэмдэглэхтэй Торой хэмээх нутгийн аялгаугаар тэмдэглэжээ. Харин Жамсран Жав Торой банд хэмээх өгүүлэлтэд Торой банд хэмээн бичиж тоороолох гэдэг үгнээс гаралтай гэж тайлбарлажээ. Харин бид үзэхдээ дээрх хоёр нэр бол бичлэгийн хувьд хоёр өөр янзаар бичигдэж байгаа боловч утга санаа нэг байна. Торой банд хэмээх нь олонний дундаас эр чадал авхаалт самбаагаараа торойн гарсан банд гэсэн утга санааг агуулдаг бол Торой банд гэдэг нь элсэн говь зөөлд байгалийн хатуу шалгуурыг даван өн удаан жил ургадаг мод бол Торой мод үлээ. Тиймээс монголчууд эр зоригийн модыг Торой хэмээн нэрлэдэг. Мөн Нанцад Багдаа хүрээ хийдэд шавлан сууж байсан мэдээ бий.
Тэгэхээр Тоороо банд хэмээх нэр бол эр зоргоороо гайхагдан шалгарсан хүнд олгодог цол юм. Учир нь нанцдыг нас барсны дараа 40 гаруй сайн эрчүүд өөрсдөө Тоороо банд хэмээн нэрлэж байжээ. Тэгэхээр Тоороо банд хэмээх нь хоёулаа шалгарсан, тороосон гэсэн нэг утга санааг агуулж байна. Эдүгэ хүртэл дарганчуудын дунд Тоороо бандын тухай олон домог түүхийг хөөрнөн өгүүлсээр байдаг. Тэдгээрийн заримаас энд өгүүлье. Домог 1. Нэг удаа Тоороо банд Баяд ноёдын адуунаас авсан адуу малаа үгээгүй ядуу дорой ардуудад тарааж явахдаа нэг ядуу хүнд морь өгчээ. Тэгээд тэр хүнд энэ морийг тэр газрын тэр түшмэлийн адуунаас авсан юм шүү. Адуу чинь ирээд морио үзэж таньвал Тоороо өгсөн гэж хэлээрэй. Хэрв морио авч явбал надад хэл хөрвүүлээрэй гэж хэлээд явжээ. Удалгүй нөгөөх түшмэлийн адуучин ирээд морио үзэж таниад авахт нь Тоороогоос авсан гэж хэлсэн боловч нэмэр болсонгүй. Тэр хүн энэ тухай Тоороо бандад хэл хөрвүүлжээ. Үүнийг сонссон Тоороо банд өөрийн нөхдийн хамт нөгөө түшмэлийн адуунаас шилж байгаад 20 адуу авсан гинэ. Түүнээс хойш Тоороо банд төрийн бөөс хэмээн алдарсан бөгөөд Баяд ноёдууд алдсан адуу малаа үзэж таниад Тоороо өгсөн, Тоороогоос авсан гэвэл буцааж авдаггүй байсан гэдэг. Домог 2. Тоороо банд хүрээний шоронгоос ардуудын тусламжтайгаар гараад даргангаа чиглэж мордсон гин. Түүний оргож зогтсныг мэдээд 15-ны цагдаа хэмээн алдарсан цэргүүд нэхэн хөөсөн гин. Тоороо банд баригдахгүй тул зугтаасаар л байж хойно өмнө орж хөөцөлдсөөр байгаад дарганга нутагт хүрчээ. Тоороо банд алтан овоо буюу дар овоонд нуугдах гэж бодсон бололтой тэр ууланд гарсан гин. Цагдаа нар ч мөн Самбата эрс хойно хэдийнэ мэдээд дар овоог 3 талаас нь бүсэлжээ. Цагдаа нар бүсэлтээ аргад ихэд мэрэгдсэн бололтой. Дар овооны өмнө тал нь игц тул морьтой хүн бууж чадахгүй хэмээгээд зүүн баруун хойно 3 талыг нь бүслээд уул өөд маццгааж гин. Гэтэл моринд сайн арга Самбата Тоороо банд цагдаа нарын бодлыг хөсөрдүүлэн дар овооны их зуруу руу ажигчгүй буугаад арилаад өгч гин. Ийхүү цагдаа нарын мэрэгэн гэсэн арга нь Тоороон хэцүүг дийлсэнгүүд ууралсан бололтой. Уулан дээрээс ширүүхэн буугаад л бас нэхэж гин. Нэхэд яах вэ? Тоороо банд бараа сурггүй арилж өгчээ. Алтан овоо буюу дар овооны игцгэн урд уруун буусан тод замыг даргангачууд Тоороон зам хэмээн нэрлэдэг. Домог 3. Тоороо банд бас нэг удаа 15-ны цагдаад мөн л хөөгдөж байв. Тоороо банд цагдаа нараас зугтсаар байгаад морин муудсан гин. Цагдаа нар ч гүйцэхээр ордчээ. Гэтэл Самбата сэргэлэн Тоороо банд их хэлсэнд ороод морныхоо эмээлийг авч чөдөрлж орхиод хэсэг үхэр байснаас нэгийг барьж унаад дээлээ эргүүлж өмсөд цагдаа нарыг өөдөөс явж гин. Гэтэл цагдаа нар түүнтэй уулзаад Тоороо аль цаг руу явв хэмээн асуужээ. Тоороо хариуд нь бүүмэд Тоороо ч юм уу хин ч юм бүүмэд нэг ядарсан морьтой хүн урагшаа явж гарсан. Тэр гүдгэрийн араар саяхан орлоо гэд алсыг заачхаад явчихсан гинэ. Цагдаа нар одоохон Тоороог барих минь гээд зөрөөд л хумгүй давхиж отцоочээ. Тоороо банд цагдаа нарыг тэгж хуурж өнгөрөөгөөд эргэж морио унаад зүг буруулан явжээ. Цагдаа нар өхөр унсан хүний зааснаар яваад юу ч олсонгүй, бараач харсангүй. Тэр ч байтугай мөрч олж үтсэнгүү гин. Тэд хуурагдснаа мэдээ төрүүчийн газраа ирэхэд өхрөөс өөр юм байсангүй. Ингээд орой болж нар жаргаад цагдаа нар буцаж Тоороо банд тэднээс мултарч чаджээ. Домог 4. Тоороо банд Баян дэлгэрийн баруун биед 2 сайн ирв байдгийг дуулаад эрт сурж явсаар олж уулзжээ. Тоороо тэдэнтэй уулзалж мэндэлж улмаар танилцаад та хоёрт авч чадаагүй юм байдгүй хэмээн асуужээ. Тэгэхэд цаад хоёр нь баруун хойно нэг баян тангатынхаас хурдан шарга морийг нь авч чаддгүй юм гэжээ. Бас энэ нөхрийн мухрыг нь үзээгүй байгаа. Ийм л хоёр юм чаддгүй улстай гэж хэлв. Ингээд Тоороо банд тэр айлаас хурдан шарга морийг нийлж хулгайлахаар тохиров. За тэр айлаас морийг нь авахаас өмнө нэг хоныг нь авч ирье. Та хоёрын нэг нь миний мориор яв. Миний мор хотныхын захад хүрээд л мөлхөөд явчихна. Тэгэхээр нь хоттой хоноос нь нэгийг шүүрч аваад гараарай. Харин чөх гэж хэлж болтоггүй юм шүү гэж загчээ. Нөгөө сайн ир хэлсэн ёсоор очиж нэг хон шүүрч аваад дүүртэл нохой боорлож сандрахтаа чөх гэтэл морин суг үсрэн хулгайч маань хоноо төврээд
хотонд нь үлджээ. Морин нэмэлтэйгээ эзэн тоороодоо давхиад ирж тоорооч нөгөөх маань хонио тэврээд хотонд нь үлдэж гэж мэдээд маргааш нь үлдсэн нөхрөөр нь баахан жижиг чулуу түлгэж богцонд хийж ганцглаад ноён хүний хувцас гаргаж өмсөөд баян тангад их руу бараалгачээ. Тэр айлынхан "За ноёнтон хаанаас хаа хүрч явна вэ? Манад хулгай ороод барьж авсан гих зэргээр л баахан юм ярьж гин. Би эзний сангийн мөнгө хураагаад явж байна. Өнөө орой хөсгөнөөсөө салжглаа. Энд саатан л гэж сууж гин. Зайлвал тэгэлгүй яах вэ? Ноёнтонд хоол унд орон байр гэд их л халуулж байна гин." Ноён тоороод тэр хулгайчаа илүү гэрт оруулаад манаа гаргаад сайн харж бай. Миний юмыг ч гэсэн манаатаа хүлээтэйгээр тэнд оруулчих гэж. Тэгээд мөнгөндөө ойр унтна гэж илүү гэрт орд ир засуулжээ. Ноёнтон дэрэн дээр толгой тавингаа унтаж 2 манаа харсаар байгаад үүрээр дуг хийжээ. Тэр хооронд нь нөгөө нөхрийнхөө хүлээсийг нь тайлж морио унуулад богцтой чулуугаа ганцгалуулад явуулчихад өөрөө унтаа мэт байсан чинь өглөө сүйд майдвалжээ. Ноёны морь алга, хулгайч алга, мөнгө алга хэмээн үүмж байна гин. Ноёнтон сая л сэрж байгаа хүн болон босож "За эзний сангийн мөнгө алддагч зөвүүн хэрэг байна да. Мөн ч тоогүй болчтой. Толгоогүй гэсэн үг. Надад нэг хурдан морь байвал арга байна" гэж хэлжээ. Гэтэл ноёнтон минь аргалж үз, аминд минь ор. Манад нэг хурдан шарга морь байдаг юм. Түүнийг унаад яв. Ам өршөөхийг л та хичээгээрэй гэж хэлээд тоороо бандад баахан өргөл барьц өгч хурдан шарга морио унуулад явуулжээ. Домог 5. Хөрөхгүй очихгүй газар гэж үгүй байсан тоороо банд өөрийн цаашдын хувь заяаг мэргэлүүлж зам мөр хитэ болгоолгох бололтой. Говийн их мэрэгэн ноён гутагтынд нэгэн удаа хүрэлцэн очиж ороход ноён гутагт шагаат зоглон сууж байсанд тоороо минь дамрыг нь асуун суужээ. Гэтэл ноён гутагт тоороогоос өгч хүлээлгүй шагаатынхаа шагааг мултмушгаад 1-2 орхитол морь босчээ. Ноён гутагт тэр морь морж ихтэн тоороод үг хэлэлгүй өгөөд сансанчлан уншлаг залбирал үлджээ. Түүнийг нь аваад тоороо "Энэ мэрэгэн гутагт чиний амьдрал морин дэл дээр юм байна. Морин дээр хиймэрчин дэлгэрнэ. Морьтой нөхөрл, морь чиний хань гэсэн айлтгал байна" гэж ухаарад бутсан гэдэг.